Та тухайн хүний гарт нь хөрөнгүүтээ шууд л тухайн хүний азыг өөртөө авна гэвэл итгэхгүй. Яг тэгж бусдын азыг цуглуулсан хүмүүс хоорондоо азаас орсон тэмцээнд ордог гэхээр бүрч итгэмээргүй. Энэхүү кинонд яг л ийм үйл явдал өрнөх болно. Энэ удаагийнхаа бичлэгээр 2001 оны фантастик триллер төрлийн Intacto киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Дэлхийн хамгийн шилдэг хэл эзэмших аргачлалуудыг Монгол хүний оюуны хязгаарт нийцүүлэн Octo Learn application аль биесээр таны хүлээлтийг дагуулan хэрэглэн нэвтрлээ. Сонирхолтой түүхүүд уншингаа AI туслахтаа бүхий л түвшинд харилцсан дэлхийн хэмжээний харилцаа итгэлийг өөртөө бүтээ. Build a good habit anywhere, anytime. Испанийн өргөн удам цөл дунд байрладаг казинод халзан гэр рулет тоглож дахин хожсоор. Энэ үйл явцыг хэнэгэн хяналтын камераар сайтар хянана. Удалгүй ажилтан Жерард Федерико гэх эрэгтэйг дагуулсаар халзан ирээд дээр очлоо. Федерико түүний гарт хүрээд шуудхан л уучлалт гуйж түүнийг өөр хүнтэй андуурсан байна гэдгээ хэлв. Дараа нь Федерико слот тоглоомор тоглож маш их хожил авч байхад харин халзан ир гинэтэл бүх зүйлээ алдаж эхлэх нь тэр. Гайхмаар нь Федерико халзан ирийн гаранд хүрснээр түүний азыг нь хулгайлсан гэдэг нь тодорхой болно. Хожим Федерико Жерард хоёр казиногийн доорх хонголд ирэхэд толгойдоо хар хүүдээ угалсан эрэгтэй сууж байлаа. Жерард явсны дараа эрэгтэй толгойдох хүүдийгээ тайлах ба энэ эрэгтэй бол казиногийн эзэн Самуэль. Федерико болохоо шийдээд ирсэн гэдгээ хэлэхэд Самуэль цээж нь өвдөд байгааг дурдаж удахгүй үхнэ гэдгээ илчлэнэ. Түүнийг нас барсны дараа бүх зүйл нь Федерикогийнх болно гэхэд Федерико түүнийг хөвширснөөсөө болоод амьсгал хураахгүй гэдгийг нь тодтогож тэрээр өөрөө олоогүй зүйлсийг хүсэхгүй байгаагаа илэрхийлв. Гэтэл Самуэль түүнд газар хөдлөлтийн улмаас нурсан балгас дундаас түүнийг хэрхэн олж өөрийнхөө ивэл дор авч сургаж тэр ч байтугай авьяас чадвараа хэрхэн ашиглахыг нь зааж өгснөө санууллаа. Гэсэн хэдий ч Федерико энэ бүхэн өөрийнх нь аз байсан гэд өрөөнөөс гарна. Тэгэд Федерико эд зүйлсээ тийшэндээ хийж байхад Самуэль учир битүүлэг зургнуудаар дүүрэн шүүгээгээ шалгаж байв. Ингээд Федерико захлан шатанд суухад Самуэль түүнтэй уулзахаар дахин ирлээ. Настай ирээ түүний гаранд нь хүрч өөрийгөө түүний чадварыг илрүүлсэн цор ганц хүн болохоор одоо чадварыг нь авч байгаагаа хэлнэ. Самуэль түүний хацар дээр үнсчихэд явхад Федерико сэтгэлээр унсан байдалтай үлдлээ. Дараа нь Федерико Жерард болон өөр нэг залуугийн хамтаар элсэн цөлөөс машинтай явж байгаа харагдана. Тэд Самуэлийг Федерикогийн чадварыг нь авсан болохоор одоо Федерикод азаа алдна гэх айдасгүйгээр хүрч болно. Хэмээн ярьцгааж шуудхан л түүнийг зодоод машинаасаа гаргаж хаяв. Энэ хооронд Самуэлийн шуун дээр дугаар бүхий шивэс байгаа нь харагдах ба тэрээр 20 лаграас амьд үлдсэн хүн гэдэг нь тодорхой болно. 7 жилийн дараа гэмтэж өртсөн эрэгтэй тэнгэр рүү ширтэн суух ба тэрээр онгоцны осолд оржээ. Хожим нь цагдаа нар түүнийг Томас Сенс хэмээн тодорхойлж түүнийг нэг эмэгтэйтэй хамт байгаа зургийг нь олно. Томсыг эмнэлэг түргэж эмч нар түүний биенээс маш их хэмжээний бэлэн мөнгө олоод гайхаж цожирдов. Хэсэг хугацааны дараа Томас эцэст нь ухаан орж явахыг оролдоход Сара нэртэй цагдаа түүн рүү бууга чиглүүлнэ. Орон Федерико Хорашио гэх жиртэй хамт алхах ба Хорашио эхнэрээ хэрхэн хөөсөн талаараа сайрхан ярьсаар эхнэр хөөсний дараа түүний гарт их хэмжээний 500 мянган чек иржээ. Тэрээр өөрийгөө азтай хэмээн сайрхсаар. Удалгүй Хорашио хурдны зам дээр ирээд хар давуугаар нүдэ бооход Федерико замын нөгөө талаас бичлэг хийнэ. Үүндээ энэ Хорашиог хэр азтай хүн болохыг нь шалгах шалгалт ажээ. Хорашио зам хөндлөн гүйж азтайгаар эхний замыг туулсан ч дараагийн зам дээр машинд дайруулахыг Федерико хараад нүд нь халтарлаа. Дараагийн өдөр нь Федерико байрандаа байхад Клаудиа гэх эмэгтэйгээс дуут шуудан ирж саяхан болсон онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц хүний тухай мэдээллийг өгөв. Клаудиа түүнийг эзгүй байх хооронд бичиг баримтыг нь авсан ба хэрвээ тэр хүсвэл 2 дахин үнэт хүрнэ гэдгийг хэллээ. Дараа нь Федерико Клаудиа дээр очих ба тэрээр агарын тээврийн компанийг төлөөлж буй даатгалын ажилтан гэдэг нь тодорхой болно. Тиймээс Федерико түүнд энэ хэргийг зохицуул хэмээн мөнгө өгөв. Тэгэд Федерико эмнэлэг дээр ирж Саратай ярилцахад Сара түүнд Томсыг хулгайн хэрэгээр байвчилсан гэдгээ мэдэгдэнэ. Улмаар Федерико онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц хүн нь Томс тул 25 саяын нөхөн төлбөр түүнд гаргуулахын тулд бичиг баримтан дээр гарын үсэг зургуулахыг хүсэж байгаагаа илэрхийлв.
Эцэст нь Федерико Томастай уулзаж нөхөн төлбөр авахын тулд бичиг баримтанд гарын үсэг зурхыг хүслээ. Мөн тэрээр Томаст түүнийг 237 зорчигчтой онгоцны ослоос 237 сая магадлалд нэг дохих тохиолдлын эзэн болж ганцаараа амьд үлдсэн маш азтай хүн гэдгийг нь тодтогно. Тиймээс тэрээр Томасыг угаасаа хулгайн хэрэгээр шоронд орох гэж байгаа болохоор эрхчлөлөөгөө олж авах тоглоомонд оролцохыг өрөв. Томас энэ хачин саналыг сонсоод гайхахад хамгаалагч гаднаас орж ирснээр тэдний уулзалт дууслаа. Оройн сараа Томасын файлыг уншиж байхад түүний цээжин дээр нь том сорив байгаа харагдана. Энэ хооронд эмнэлэгт Федерико Томасыг сахиж байсан хамгаалагч нарыг ухаан алдуулж Томасыг тэндээс зүгтаахт нь туслалаа. Дараа нь машинд явахдаа Федерико Томаст эхлээд даатгалын мөнгийг эхний бооцоонд ашиглаад дараа нь тоглоомонд оролцож эцэст нь ашгаа 50% нь хувааж авна гэдгийг тайлбарлав. Томас тоглоомд хожигдох юм бол юу болохыг гайхаа асуухад Федерико тийм зүйл болохгүй гэж хариулна. Тэгээд тэрээр Томаст өөрт нь хизээч хүрч болохгүй бас зургийг нь огтхонч дарж болохгүй гэдгийг анхаарууллаа. Хэсэг хугацааны дараа тэд зорьсон газартаа ирэхэд хүлээн авах ажилтан Томасын бичиг баримтыг асуув. Гэтэл Федерико түүнд хуурцаг өгөх ба энэ нь онгоцны ослын талаарх мэдээний бичлэг байлаа. Мөн бичлэгт Том саяхан уг ослоос амьд үлдсэн цорын ганц хүн бөгөөд банк дээрэмдсэн хэрэгт буруутгагдж байгааг мэдээлнэ. Дараа нь тэд нэг өрөөнд ороход мөрөдтэй тоглоомчид морь, байшин, машин зэрэг хамгийн үнцэнтэй зүйлсээ мөрөнд тавин тоглож байв. Томас мөрөдтэй тоглоомчдын ширээнд нэгдэж даатгалын нөхөн төлбөрийн мөнгөө бооцоонд тавина. Энэ үед Алехандро гэх хэрэгтэй өөрсдийгөө түүний мөнгөний төлөө биш харин Томасын нэг хурууны төлөө тоглох болно гэж хэлэх нь тэр. Айсан Томас тоглохоос татгалзан ууртайгаар гарч явхад Федерико түүнийг ямар ч нөхцөлд хожигдохгүй хэмээн ятгахсаар. Мөн тэрээр Томасыг онгоцны ослоос амьд үлдсэн цор ганц хүн гэдгийг нь сануулж түүнийг бусдын Азийг хулгайлах чадвартай гэдгийг тайлбарлана. Эцэст нь Томас тоглоомонд дурамжхан нэгдснээр бүх мөрөдтэй тоглоомчид мөрөнд тавьсан зүйлсийнхээ зургийг авах шаардлагатай болно. Удалгүй тоглогчид нүдэ бооцоож улмаар гэрэл унтарсны дараа маш том шавж тэдний эргэн тойронд нисв. Гэрэл асахад шавж Томасын толгой дээр суусан байх ба ингэснээр тэр ялагч боллоо. Үйл явдлаа Самуэль руу Федерико залгаж түүнийг тоглосоор байгаа эсхийг нь асууж байгаагаар үргэлжлэнэ. Түүний асуултыг сонсоод Самуэль гайхахад Федерико түүнийг хөгшрөлтөөсөө болоод үхэхгүй гэдгийг нь хэлээд утсаа салгав. Эмнэлэгт Сара хамгаалагч нарын кофенд хинэгэн нойрсуулагч хийснийг олж мэдлээ. Маргааш нь Томас Федерико хоёр шинэ машинтайгаа хөөрөн давхисаар бооцоонд хожсон тансаг байшинда ирнэ. Оройн Томас ойролцоох төлбөртэй утаснаас найз бүсгүй Анна руугаа залгаж маш их санаж байгаагаа илэрхийлв. Томсын үгийг сонсоод Аннагийн сэтгэл маш ихээр хөдөлтөгч харамсалтай цагдаа нар Томсын дуудлагын байршлыг нь тогтоохоор ажиллаж байгаа нь тодорхой болно. Хэсэг хугацааны дараа Федерико 50 унтаж байхдаа чимээ сонсоод гинэт сэрэх ба хэд хэдэн цагдаа нар ирж байгааг хараад цочирдлоо. Тэрээр шуутхан л Томсыг сэрээж тэд нэн дээрөө байшингаас зүгтаав. Томас хашаан дээгүүр давсан ч Федерико нас нь явсан болохоор давж чадсангүй. Тиймээс Томас Федерикод хизээч хүрч болохгүй гэсэн дүрмийг зөрчиж түүнийг хашаад авахт нь туслах нь тэр. Тэд амжилттай зүгтаасны дараа Федерико Томаст өөрт нь дахиж хизээч хүрч болохгүй гэдгийг анхааруулна. Дараа нь тэд машинд суугаад явхдаа Федерико Томсын болгоомжгүй үйлдэлийг нь буруушаан загнав. Тэрээр түүний найз бүсгүйн тухай асуухад Томас Анна тэр онгоцонд байх ёстой байсан ч нисэлгээс хоцорсон. Тиймээс тэр ч бас маш их азтай гэдгийг хэлнэ. Федерико аль болох хурдан төлбөртэй утас олж байшингийн эзэнтэй холбогдох ёстойг хэлэх ба эзэн нь бооцоонд байшингаа алдсан Алехандро ажээ. Улмаар Алехандро байшингийнхаа цонхыг хагаалж хулгай орсон мэт харагдуулав. Тэгэд Алехандро цагдаа нарын өмнө юу ч мэдэхгүй дүр эсгэж Саратай уулзахдаа түүний гараас атгана. Цагдаа нар хагарсан цонхыг олж хулгайгаар нэвтэрсэн гэдэгт итгэдэгч Сара итгэсэнгүй. Тиймээс тэрээр Алехандрог дагаж удалгүй гарнаасаа шилний жижигхэн хилтерхий олох ба түрүүнд Алехандротой гар барихад Сарагийн гарт шигдсэнийг ойлгов. Энэ түүний сэжиглэлтийг баталж тэрээр Алехандрог үргэлжлүүлэн дагсаар боломж гармагц түүнийг баривчлана. Сара түүнд гав зөөхөд Алехандро Сараг дагзаараа мөргөснөөр тэдний хооронд зодон үүслээ. Дараа нь Алехандро Сарагийн нөхөр охинд нь юу тохиолдсныг мэднэгээд Сараг хинэгний золгүй явдлаас өөртөө аз авчрах чадвартай гэдгийг нь хэлв.
Алехандро хэрвээ өөрийг нь суллах юм бол түүнийг Томас дээр хүргэж өгнө гэх санал тавихад Сара зөвшөөрнө. Сара түүнийг өөрийнхөө гэрт авчирч даатгалын мөнгөөрөө худалдаж авсан үнэтэй уран зураг харууллаа. Алехандро түүнд хорих лагераас амьд үлдсэн еврей Самуэлийн тухай ярьж, Самуэлийн хүрсэн хүн авяас чадвараа алдаж энгийн нэгэн болдог гэх цуу яриа байдгийг ярьж өгөв. Тэд хоорондоо ярилцж байх үед Сара тайвширч гэр бүлэрээ машинтай явж байгаад аимшигт осолд орсон үеэ дурсан. Дараа нь тэд мөрөдө тоглоомын газарт ирэхэд хүлээн авагч бичиг баримтыг нь асуулаа. Сара түүнд машины ослоос зөвхөн өөрийгөө амьд үлдсэнийг батлах бичиг баримт болон мөрөнд тавих үнэтэй уран зурагныхаа зургийг үзүүлв. Энэ хооронд машинд Томас Федерикогоос яагаад түүнийг өөрөө тоглохгүй байгааг нь асуув. Гэтэл Федерико өөрт нь авяас чадвар байхгүй. Авяас чадваргүй хүн ямар ч хэрэггүй гэж хариулав. Мөрөдө тоглоомын газарт Сара Алехандро хоёр шилэн хаалтны цаана 5 хүн суух өрөөнд орж суулаа. Эдгэр хүмүүсийг мөнгөний төлөө байдгаа барсан олзлогсод гэж нэрлэдэг ба мөрөдө тоглоомчид өөрсдийнх нь азыг авахын тулд өөрсдөд нь аль болох их хүрхийг зөвшөөрдөг хүмүүс ажээ. Ингээд мөрөдө тоглогчид өөрсдийн олзлогдсон хүнээ сонгож зургийг нь авсны дараа олзлогдохстыг гадагшаа гаргаж өөрсдийнхөө нүдийг бооно. Тоглоом зохион байгуулагч ялагчид олзлогдсон хүнээ гэрлүүгээ авч явах боломжтой гэдгийг батлан хэлв. Хэсэг хугацааны дараа Томас Федерико хоёр ирж таарах ба Томаст сүүлчийн ганц олзлогдогчл үлдсэн байлаа. Дараа нь Томсын нүдийг боож гадагшаа гаргаад мөрөдө тоглоомчдод олзлогдсон хүндээ хүрэх боломжийг олгож дараа нь хоёр шоо Томсоор хаяулна. Сарагийн ээлж болоход тэрээр азыг нь авах хүсэлтэд гинэт автаж олзлогдсон хүнээ шуналтайгаар өмсөж эхлэв. Удалгүй тэрээр нүдний боолтоо гинэт авч Томсыг хараад түүний ч бас боолтыг нь аван бууга чиглүүллээ. Энэ үед тоглоом зохион байгуулагч Сараг зохион ухаан алдуулж тоглоом хүчингүй болсон гэж мэдэгдэнэ. Энэ боломжийг ашиглан Томас Федерико хоёр тэндээс зүгтаадаг бол Алехандро ухаангүй хэвдэх Сараг тоглоомыг нь сөрүүлсний төлөө өшгөлөх нь тэр. Тэгэд тэр Сарагийн цамцны ингэрийг нь зад татан цээжний сорвыг нь хараад түүнийг авяас чадварыг хүртэх эрхгүй гэж хэлэн түүний олзлогдсон хүний зургийг нь аваад явлаа. Энэ хооронд машинд Томас Федерикогоос олзлогдсон эмэгтэйн зургаар юу хийх ёстойгоо асуув. Федерико олзлогдсон эмэгтэйн аз Томаст байгаа болохоор зургийг хадгал гэж зөвлөв. Үргэлжлүүлээд тэрээр өөрсдөд нь хүмүүсийн зураг их байх тусам өөрсдийгөө илүү ихээр азтай байх болно гэж тайлбарллаа. Мөн зарим хүмүүс олзлогдохстын зургнуудыг мөрий болгон тавьдаг гэв. Энэ нь Томас дэвгүй санагдаж байсан ч үргэлжлүүлэхээсээр аргагүй гэдгээ ойлгоно. Маргааш нь Томас унтаж байхад Федерико жолоо барин явж байлаа. Энэ боломжийг ашиглан Федерико Томас Анна хоёрын зургийг хулгайлав. Өөр ханагтай Алехандро өөр нэгэн тоглоомонд оролцохоор ойд ирж тоглоом зохион байгуулагчтай уулзахад тэр нь Жерард байлаа. Алехандро сүүлийн тоглоомны хоёр олзлогдсон хүний зургийг мөрөнд тавина. Удалгүй Томас Федерико хоёр ирж Федерико Томаст мэдэгдэлгүйгээр Аннагийн зургийг хайчлан авч мөрөний дугтойнд хийв. Дараа нь Федерико Томаст өөрсдийнхөө бүх зүйлийг чек хүртэл мөрөнд тавьсан хэмээн худлаа хэллээ. Мөн тэрээр энэ тоглоомны дараа Юканка руу явж сүүлийн тоглоомонд орох ба шагналын санаа нь маш их тул цаашид энэ тоглоомыг тоглох шаардлагагүй болно гэдгийг хэлнэ. Ингээд тоглоом эхэлж тоглогчид нүдээ боож бас гараа нурундаа хүлүүлээд ойн дундуур хамаг хурдаараа уралдаж эхлэх нь тэр. Тоглогчдын ихэнх нь азгүйтэй ч тоглоомноос хасагдана. Хэдийгээр Томас амжилттай гүйж байсан ч гинэт мод мөргөж унснаар Алехандро ялагч болж Федерико цочирдов. Улмаар Федерико Томаст туслахын оронд тэндээс шууд арилахад хог мэт таягдсан Томас Алехандро Жерард хоёроос тусламж хүснэ. Явх замдаа Томас Жерардын цүнхийг анзаарч цүнхийг нь нууцаар нээн дотроос нь найз бүсгүнхээ зургийг хараад зочирдож энэ зураг яагаад энд байгааг асуулаа. Гэтэл Жерард түүн рүү бууга чиглүүлэхэд Алехандро зураг одоо өөрийнх нь гэдгийг хэлв. Томас найз бүсгүнхээ зургийг дурамчхан буцааж өгөхөд тэд түүнийг замын хажууд буулгаад явна. Үйл явдал Юканка дахь цөлийн дундах казинод үргэлжлэх ба тэнд Алехандро цайвар хослол өмсөнгөө сүүлчийн тоглоомондоо бэлдэж илт сандарсан байгаа харагдана. Энэ хооронд Томасын найз бүсгүй орондоо орж нүдээ аниад баг зэрэг инэмсэглэв. Самал толгойдоо хар давуу угалахад үүний дараа Алехандро өрөөнд орж ирээд түүний өмнө суулаа. Энэ үед Аннагийн зочны өрөөнд өмнө нь түүний дуудлагыг сонсож байсан цагдаагийн офицер бууга бэлдэнэ.
Хонглын өрөөнд Жерард 5 сумыг гар буунд хийж Алехандрод Оросын рулет тоглуулахаар өв. Ингээд Алехандро Самуэль руу бууга чиглүүлэн гохоо дарахад бэлтгэхтэй зэрэгцсэн Аннагийн гэрт байгаа офицерын буун гацлаа. Алехандро гохоо дарахад буунд сум таарсангүй. Тиймээс Самуэль харуутаа тайлж гар бууг авна. Ингээд Самуэль Алехандро руу бууга чиглүүлээд гохоо дарахтай зэрэгцсэн Аннагийн зочны өрөөнд байсан офицер сум алдаж хаалганд нүх гарах ба сум цаашаа хараад унтаж байсан азгүй болсон Аннагийн нуруунд дуссныг хараад офицер цочирдлоо. Энэ хооронд хонглын өрөөнд Алехандрогийн цогцсыг уутар ороож байх бөгөөд Самуэль шүүгэндээ нэмж зураг хийснээр түүнийг маш их хүний азыг хураасныг илтгэн. Хэдийгээр суманд оногдсон ч Анна эмнэлэгт амьд байх ба Сара түүнтэй ирж уулзав. Сара Аннагаас Томсыг олоход нь туслахыг гуйхад Анна тэр өдөр яагаад тэр онгоцонд суугаагүйгээ тайлбарллаа. Үүндээ Томс түүнийг цаашид хайрлаж чадахгүй гэж хэлснээр түүний амийг нь аварчээ. Федерико Овста ирээд Томсын бичиг баримтыг нь устгаж байхад Томс гарч ирэх нь тэр. Томс түүнийг зэлүүд газар аваачиж Аннаг энэ замбраагүй байдлаас хэрхэн гаргахыг асуун зодож эхэллээ. Федерико Алехандро одоо үхсэн. Тиймээс Самуэлийн эсрэг тоглож мөрийгөө буцааж авах замаар л энэ боломжтой гэдгийг тайлбарлана. Тэрээр Самуэль бол хувь тавилангийн хаан бөгөөд сүүлийн 30 жилд хинч түүний эсрэг амьд үлдэж чадаагүй гэдгийг хэлв. Тэгээд Федерико Томост итгэлтэй байсан болохоор Аннагийн зургийг мөрийнд тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Өөр сонголт байхгүй гэдгийг ухаарсан Томос Юканка руу явхаар шийднэ. Энэ хооронд Сарад энэ мэдээний талаар нууцлаг хүнээс мэдээлэл ирэв. Хэсэг хугацааны дараа хоёр эрэ цөлийн казинод ирж Томос цайвар хослол өмсөн сандарсан байгаа харагдана. Дараа нь тэд Самуэльтай уулзахад тэрээр бага насныхаа хорих лагерт өнгөрүүлсэн түүхийг ярьж өглөө. Самуэль эцэг эх ах дүүс тэрж байтугай хамгийн сайн найз нь нэг нэгээрээ үгүй болсон ч өөрөө ганцаараа тэдний азыг нь ашиглан амьд үлдсэн тухай өгүүлв. Настай ойр дотны хүмүүс нь бүгд үхэж байхад өөрөө ганцаараа амьд үлдснийхээ гэмшлийг тээж явдаг бололтой. Хожим Сара казинод ирээд эргэн тойрныг судалж явахдаа хонглын өрөөрөө хүргэдэг захилгаан шатыг олж хамтрагч нартаа мэдээлэл өгнө. Хонглын давхарт ирчүүд тоглоомондоо бэлдэж байхад Сара буутайгаа ирэв. Тэрээр хамтрагч нартайгаа холбоо барих гэсэн ч холбоо баригч нь ажилсангүй. Тоглоомын эхэнд Томос Федерикогоор мөрий тавихад Самуэль Аннагаар мөрий тавина. Бууг зэнэглэхэд Федериког өрөөнөөс гарахыг зааварчлах ба тэрээр Томост итгэл үнэмшилтэй байгаарай гэж зөвлөөд өрөөнөөс гарлаа. Ингээд тоглоом эхэлж Томос гохыг дарсан ч буу буутсангүй. Тэрээр айдаст автав. Улмаар Самуэль бууг авч Томс руу бууга чиглүүлэн гохоо дарах гэж байтал гэнэт Сара орж ирснээр Самуэль Сараг буудах гэхэд буу буутсангүй. Гэтэл Самуэль ямар нэгэн шалтгаанаар инээмсэглэнэ. Үүнтэй зэрэгсэн Жерард гэрэл унтрааснаар бүгд л харанхуйд гал нээж эхэллээ. Хэсэг хугацааны дараа Федерико эргэж ирээд Томос зочирдсан байгааг тооцвол бусад хүмүүс бүгд суманд оногдож үхлийн ирмэгдэр байгааг харна. Федерико Самуэлийн нүдийг алгуурхнаар аниулж түүнтэй салах ёс гүйцэтгэхэд Сара Томсыг хараад өөрийнхөө нөхрийг гэж төсөөлөн түүнийг цаашид хайрлахгүй гэдгээ хэлээд амьсгал хураав. Дараа нь Томос найз бүсгүнхээ зургийг аваад Федерикод эндээс явах ёстойгоо хэлсэн ч тэрээр татгалзаж Томсыг ганцаараа яв гэж хэлнэ. Томс ганцаараа явсны дараа Федерико сандал дээр суугаад тамхи асаахад Сарагийн хамтрагч нар ирж байгаа сонсогдлоо. Гадаа гарсан даруйда Томос Аннаг энэ замбраагүй байдлаас хол байлгахын тулд түүний зургийг нь шатаасныхаа дараа цөлөөр гүйж угаагаар кино төгсдөг.